Сайн байцгаана уу багш нараа. Өнөөдрийн хичээлээр газрын гадарга ба эрхлээпийн талаар ярилцсанаа. За бид хэдийн энэ газрын гадарга гэдэг агуулгын залхамж холбоо гарах юм бол 7-оос 12 дугаар ангийн бүхэл хичээл дээр бол энэ газрын гадарга, байр зүүн зураг, хаялбар шугамын тухай агуулга бол орж байна. За 7 дугаар анги дээр бол бүгдээрээ газрын зургийн хичээлүүд дээр 8 дугаар ангийн хаялбар шугам ашиглах, газрын гадаргын хэлбэрийг унших, 9 дугаар ангийн хичээл дээр байр зүүн зураг, 10 дугаар ангийн сонгон судалгааны хичээл дээр дэлхийн гадарга, гадаргын хэлбэрүүд, 10 дугаар ангийн хичээл дээр сэдвчилсэн газар зүүн зураг дээр мэдээлэл боловсруулах, 11-р ангийн хичээл дээр гадаргын хотор өдрийн төсөлт хийх, 11-р ангийн сонгон судалгааны хичээл дээр байр зүүн зургийн хуваалт ба нэрлэл, 12-р ангийн хичээл дээр газрын давхаргын хэлбэрүүд гэсэн хичээлүүд дээр бол бид хичээл бол орж байна. За тийм учраас бид хэдэд бол энэ гадаргын хэлбэрийн асуудал мөн дээрээс нь хотгор өдрийн төсөлтийг хэрхэн идэх, хаялбар шугамыг хэрхэн унших талаар чадварууд бол эзэмших зайлшгүй бид бол шаардлагатай байна. За бид эрхлээпийн хэлбэрийг ер нь бол яг хэрхэн дүрсэлт юм бэ? Манай гаригийн гадарга жигэд биш, хотгор өдөр гадрын төрөх өндөршлийн хувьд бол ялгаатай эрхлээпүүдээс бүрдэж байна. За эдгээр эрхлээпүүдийг бид нэр дараах зургийг ингээд ажиглаад харах юм бол газрын зураг дээр 3 хэмжээст хэлбэр дүрсийг бид 2 хэмжээст хэлбэр дүрс болгоход хэрхэн ашигладаг, ямар аргыг ашиглан тухайн зургийг зурдаг вэ гэдэг ойлголт бол бидэнд чухал байна. За жишээлбэл энэ дээр бол энэ газрын гадаргын үндсэн хэлбэрүүд бидэнд бол харагдчихээн. Дундаж өндөртөө ус, тийш өндөрлөг, толгод, тийш тал хэсэг, за мөн дээрээс нь хотгор хэсэг. Эдгээр хэсгүүдийг бүгдээрээ газрын зурган дээр дүрслэхдээ хаялбар шугамыг бид нэр бол ашиглаж байна. За ингэхдээ бид нэр ижил өндөртөө цэгүүдийн холбоод за энд харагдаж буй энэ бор зураас бол бид нар хаялбарын шугамын зураас байна. За өндөр ус, дундаж ус, толгод, тэгш тал, нуг намаг, урсгал ус, тогтон ус зэргийг бол ялгахдаа бид нэр гадаргын өндөршлөөр мөн дээрээс нь өнгийн шудлал ашиглан тухайн зургийг бол бүтээдэг байх нэ. За тэгвэл гадаргын өндөршлийг бид нэр жишг цэг болох далайн түвшингөөс харьцуулан өндөршлийг бол тодорхойлж байна. Газрын зураг дээр тоон байршлын өндөршлийг заадаг ялгаатай өндөртөө газар нутгуудыг өөр өнгөөр дүрслэн үзүүлж байна. За жишээлбэл саяны зурган дээр бол бид нар газрын зурган дээр ногоон өнгөөр дүрслэн байгаа хэсгүүд бол тал хэсэг байна. Хар ногоон өнгөөр тэмдэглэсэн хэсгүүд намдар газар, цайвар ногоон өнгөөр тэмдэглэсэн хэсгүүд бол харьцангуй өндөрлөг газар нутгийг илэрхийлж байна. За тэгвэл толгод уулсыг харьцуулбал нам өндөртөө ба толгод бол өөрөө цайвар өнгөөр бол дүрслэгдсэн байна. За уулс толгодтой харьцуулахад орой орчмороо газрын гадаргыг дээш өргөгдсөн тогтсон байдаг. За уул хэмээх нийтээр хүлээн зөвшөөрөгдөх тодорхойлт бол байдаггүй ч хамгийн багадаа ер нь бол 500-аас 1000 км өндөр бүхий ориглыг бол бид нар уул гинэ гэж үздэг. За уул нуруу бол хэд хэдэн уусаас бүрддэг. Уул нурууг бол бид нар газрын зургаар дүрслэхдээ бор өнгөөр юм уу хүрэн бор өнгөөр газрын зурагт бараан өнгөөр дүрслэн үзүүлсэн байдаг. За уулыг бид нар тэгвэл уулсын гадрын гадаргын эрхлээпийн хэлбэрээр бид нар уул ба тал гэсэн үндсэн хоёр хэлбэр байна. За уулс гэдэг бол хүрээлэн буу газраасаа хэдэн 100 хэдэн мянган метрийн өндөрт өргөгдсөн гадаргын өдөр хэлбэрийг хэлээд байна. За уулыг дотор нь бид нэр үндсэн уулын 4 төрөл байна. За эхний зурган дээр бол бид нар атрайт уул харагдаж байна. За 2 дугаар зурган дээр бол бид нар зүрэгт уул, 3 дугаар зурган дээр галт уул, 4 дугаар зураг дээр хөнбөн уул харагдаж байна. За уул бол ерөнхийдөө уулсыг бол насаар нь бол залуу уул байна. За залуу уулууд бол шинээр өргөгдсөн ихц шовх хордос сордог бүхий оройтой ийм уулсууд байхад хөгшин уулсууд бол эртний илэгдэж эвдэрсэн уулын орой хэсэг нь бол ийм хөнхөр хэсэг бүхий ийм уулууд бол үүссэн байдаг. За дараа нь бол тал хэсэг байна. За талыг бол бид нэр тал газар бол харьцангуй өндрийн хэлбэлцэл багтай их газрын морфо структурын элементүүд бөгөөд гарал үүслийнх нь хувьд бол бид нар 3 хэсэгт хуваадаг. Давхраад тал, хуримтлын тал, элэгдлийн тал гэж
одоо байна. За эхний зурган дээр бол давхраа тал буюу тал суурь нь бүрхсэн тунал хурц бүхий 2 үйллээс одоо тогтсон байгаа юм байна. Харагдаж байна. За хоёрдугаар зурган дээр бол хуримтлын тал байна. Бүтцийн хувьд давхраат одоо талтай төстөөд ихтэй тунал хурц нь маш залуу байдаг. За илэгдлийн тал байна. Денудацийн илэгдэл буюу одоо энэ өндөр ихэвчлэн 500 м хүрэхгүй гадарга нь ухаагүйгээ хад одоо ихтэй ийм одоо тал хэсгийг бол хилдэг байх нэ. За бүгдээрээ тэгвэл уул толгод хөндөй хэсгүүдийг бол бүгдээрээ томоохон гол мөрдийн айс аваар бол тусгаарлагддаг. Хөндөй уртаргийн дагуу тогтсон нарийн хотгор газрыг бид нэр бол хэлээд байна. За айс ав гэдэг бол эргэн тойрон уус толгодоор хүрээлэгдсэн одоо газар нутгийг бол юу гэхээр айс ав гэж. За энэ дээр бүгдээрээ бол одоо зурагт маань харагдаж байна. За гол байна, голын урсгал, голын айс ав, за нуур, гол мөрний одоо зүтгэл голууд, за нуур мөн дээрээс нь байгаль дээр байгаа суваг, булан, далай, тэнгис зэргийг бол харуулсан байна. За эдгээрийг тэгвэл бүгдээрээ газрын зураг дээр хаяалбар шугамаар хэрхэн дүрслэгддэг вэ гэдгийг хараад үзэхээр далайн түвшингөө бид бол одоо тик гэж үзэх юм бол далайн түвшингөөс дээш газрыг бид нэр одоо тэмдэглэн үзүүлдэг. За энэ дээр бол ус хагалбарын одоо хэсэг мөн дээрээс нь гол мөрдийн одоо нуур, тэнгис өндөр улсын хэсгүүдийг бол хаяалбарын шугамыг ашиглан газрын зураг дээр дүрслэн үзүүлдэг байх болох нь бол энэ дээрээс харагдаж байна. За тэгвэл тал хэсэг гэдэг ингээд үзэхээр ерөнхийдөө сая ингээ харахад бол өндөрлөг ерөнхий газрын зураг дээр тэдгээрүүдийг бол ногоо өнгөөр дүрслсэн байгаа нь харагдаж байна. За толгод бол уусуудаас намхан учраас тэдгээрүүдийг газруудыг шаргал өнгөөр дүрслсэн байна. За уусууд бол газрын гадраас өндөр дөрвөгцөн байгаа учраас бор өнгөөр бол дүрслсэн байна. За тэгвэл дараах зургийг бүгдээрээ өндөршлийн зураг хэрхэн дүрслсэн байгаа харъя. За эхний зурган дээр бол бүгдээрээ өндөршлийн зураг 200 м-ээр буюу хаяалбар хоорондын одоо энэ өндрийн зураг 200 м-ээр авсан байна. За энэ хажуунаас гарсан одоо энэ 3 хэмжээс зургийг бид нэр 2 хэмжээс зураг болгон зургасан 2-дугаар зураг харагдаж байна. Хотгор гүдэрийн одоо хэлбэрүүдийг нийлүүлээд эрхлээбийн хэлбэрийг бол бид бол бүрдүүлсэн байна. За одоо тэгвэл бүгдээрээ хаяалбар шугамын тухай ойлголтыг үзнэ. Мөн хаяалбар шугамыг хэрхэн унших юм? За хаяалбар шугамын дасгал даалгаврууд бол ажиллана. За эхний энэ дээр ингээд бүгдээрээ бичлэгийг анхааралтай ажиглаад үзье. За энэ хүү зураг дээр харах юм бол бичлэгэн дээрээс харах юм бол зураг дээр хүрэн бор өнгөөр өнгийн шугамудаар болоод ингээд зааглагдаад байгаа нь харагдаж байна. Тухайн нэлсийг ингээд ухахад болоод яаж энэ гол мөрөн, нуур зүрэм, далай тэнгис бол үүсэж байна. Хаяалбарын шугам бол өөрөө хүрэн бор өнгөөр тэмдэглэгдсэн ба битүү одоо юм шугам байт юм байна гэдг нь бол энэ хүү одоо зурган дээр харагдаж байна. За бүгдээрээ энэ хүү бичлэгийг авч ашиглаад хичээлдээ бас энэ хаяалбар шугамын одоо хүүхдүүдэд ойлгуулахад илүү төхөм юм бичлэг байршуулсан байгаа. За энэ дээр тэгвэл байр зам зураг гэж яг ямар зургийг хэлээд байна вэ гэхээр том масштабтай зураг болох байр зам зураг дээр газрын гадаргын хэлбэрийг хаяалбараар төслээд байна. За ингэхдээ газрын гадаргын том масштабтай зурагт хаяалбар шугамыг дүрслэхдээ жишээлбэл хаяалбаруудын хоорондох зайг бол бид нар бол огтлын өндөр гэдэг юм тийм ээ. За огтлын өндөр бол зураг бүр дээр ижилхэн байх бөгөөд ойр ойрхон зурагдаад тэгвэл газрын гадарга нь өөрөө илүү игц байна гэж үзнэ. Харин хаяалбаруудын шугам хоорондоо хол зайтай зурагдаж байвал энийг гадаргын налуу хэсэг байна гэж үзнэ. За энэ дээр харагдаж байна огтлын одоо өндөр гэдэг байна хэлж байна. За огтлол одоо хаяалбар шугамуудын хоорондын зөрүү бүгнээрээ ааш үсгээр тэмдэглэх бөгөөд энэ налуу байгаа энэ хэсгийг нь бол бид тавил гэж нэрлэж байна тийм ээ. За хаяалбар шугамын зургийг унших одоо үндсэн хэд хэдэн зарчмууд байгаа. За нэгдүгээрт нь бүгдээрээ гадаргын ижил өндөртэй цэгүүдийг холбосон шугамын одоо өндрийг бол харна. За дээрэс нь
зураг дээрх бүгд тэрэг өнгийн шатлалыг харна. За шугам бүр дээр тоо бичигдсэн байх бөгөөд энэ нь далайн түвшнөөс дээш өндрийг үзүүлсэн байдаг. За хаяалбар шугамын зургийг уншихтан үндсэн дараагийн зарчим бол өндрийн зөрүүнүүд байна. Хоёр дараасан хаяалбарын хоорондын өндөр. За ингэхдээ алхам бага тусам зураг илүү дэлгэрэнгүй харагдаж байдаг. Тэгэхээр бид нэр зөрүүн огтлын өндрийн зөрүү бага байх тусам газар дээрх объект юмсуудад илүү тодорхой зурагдаж өгнө гэсэн үг. За 3 дугаарт нь шугамын зай дээр үндэслэн уул юм уу, хөндий хэсэг юм уу гэдгийг нь бол таних боломжтой. За мөн дээрээс нь шугамууд хоорондоо огтлохгүй байгаа тэл энэ бол ухаа maaхан мөн дээрээс нь өөр өөрийн эсгүүдийг бол төрссөн байна гэдэг нь харагдана. За өргөгдөх ба намсах чиглэлүүдийг харж болно. Өндөр рүү өрсөд байгаа мó, хаяалбарын тоо ихсэж байна уу, хаяалбарын тоо буурж байна уу гэдгээс нь харна. За энэчнээсээ хөндий юм уу, хотгор хэсэг байна уу гэдгийг бол харах боломжтой. За уулын оройг таних боломж бол бас байна тийм ээ. Дугуй хэлбэртэй, хаалттай шугамуд байна. Эсвэл дотор шугам нь гадар шугамудаас өндөр байгаа тохиолдолд тухайн хамгийн доторх шугам бол орой хэсэг юм байна гэж таних боломжтой. За хөндий жалгыг бол бид нар энэ хаяалбар шугам дээрээс таних болно. Хөндий жалга маань V хэлбэрийн буюу гадаргынхаа гадна талаасаа дотор тал руугаа тийм ээ тоо нь багассан байл энэ бол бид нар хөндий хэсэг. Дотор талаасаа гадна тал руугаа багассан хэлбэртэй байвал энэ бол яг толгод буюу гүдгэр хэсэг байна гэж бид нар бол харах боломжтой байх гэдэг. За саяны өгүүлбэр бол энэ дээр харагдаж байна тийм ээ. За эхний зурган дээр бол хаяалбаруудыг бид нар гадна тийшээ бол энэ зураас маань харагдаж байна. За энэ чинь бол хамгийн дотор талдаа 160 140 тэгээд 100 байна гэдэг бол энэ хаяалбарын огтлын өндөр бол дотор төрөг олох тусам ихсэж байгаа учраас энэ гадаргын гүдгэр хэлбэр байна. За 2 дугаар зурган дээр харахад бол 100 600 400 гэж явсан байна. За тэгвэл энэ хаяалбаруудын хоорондох зай ингээ харахаар 200 200-аар бол тэр 100 1000 эхний гадаргынх нь бол 1000 байна тий. За 1000 800 600 400 буюу энэ бол өөрөө хотгор хэлбэр байна гэдэг нь харагдаж байна. За ингээ гадаргын хотгор ба гүдгэр хэлбэрүүдийг бид нэр бол яг хаяалбарын шугамаас ялган таних боломжтой байна. За дараах бүгдээрээ даалгаврыг харъя. За дараах хаяалбаруудыг ажиллаад гадаргын ямар хэлбэр байгааг хараарай гэж. За А зургийг бүгдээрээ харъя. За энэ дээр бол хаяалбарын хамгийн дотор талд байгаа энэ шугамын гадна тал руу энэ зураас маань тэмдэглэгдсэн байна. За энэ бол гүдгэр хэлбэр харагдаж байна. За Б бол хамгийн дотор талын хаяалбарын зураасны дотор тал руу зураасыг тавьж өгсөн байгаа учраас энэ бол өөрөө хохор хэсэг байна гэдэг нь харагдаж байна. За хаяалбар төрслөгдсөн бор өнгийн хэрчмүүд бол өөрөө бүгдээрээ яаж байна? Үжил өндөртэй цэгүүдийг холбосон морин шугам буюу хаяалбарын шугам байна гэдэг нь чэнэс бол харагдаж байна. За энэхүү хаяалбарын бүгдээрээ зургийг харъя. За А дээр жишээлбэл хаяалбаруудаар энэ бол бидний харагдж байхад 460 470 480. За А-гийн өндөр бол бид нар 480 м байна тийм ээ. За Б өндрийг ингээ харахад бол 380 м харагдаж байна. В өндрийг харахад 410, Г өндрийг харахад 390, Д өндрийг харахад 310 гэж харагдаж байна. За тэгвэл бүгдээрээ хаяалбарынхаа хамгийн тухайн объектын хамгийн гадна талаар байгаа хаяалбарын шугамаар тухайн гадаргын өндрийг бол тодорхойлт юм байна гэдэг. За 2 дугаар даалгаврыг харъя. Өгөгдсөн цэгүүдийн аль нь огцом наалуутай байна вэ? Г-гээс Д гэж байна. За Г бол 390-с 310 руу байна. Б-гээс В рүү олонгууд 380-с 410 гэж үзвэл огтлын өндөр нь Г-гээс Д хүртэл 80 м, Б-гээс В хүртэл 30 м-ийн зөрүү байна. За тэгвэл энэ дээр Г-гээс Д хүртэл бол огтлын өндөр бол хамгийн гадаргын хувьд бол илүү
ихц байгаа юм байна. Б-гээс В хүртэл илүү налуу байгаа юм байна гэдэг нь харагдаж байна. За огтлын өндөр хоёрын хооронд ингээ хараад үзсэнгүүт 390, 380, 370, 360 гэдэг огтлын өндөр бол 10 метрээр бол өгсөн байна гэдэг нь энэ зурган дээр харагдаж байна. За дараагийн даалгаврыг харъя. Хэрвээ дараах хаялбарын эхний давхарга нь далайн түвшний тэг метр гэж үзвэл дараах цэгүүд нь ямар өндөртэй болохыг хараарай гэсэн байна. За хамгийн эхний өнцөг нь тэгвэл бүгдээрээ тэг метр эхний давхарга бол тэг. За тэгвэл 10 метр, дээд нь 20 метр, 30 метр, 40 метр, 50 метр, 60 метр гэдэг. За тэгвэл А цэг дээр бол бүгдээрээ 60 байх гэдэг тийм ээ. F цэг бол тэгвэл яг тухайн огтлын өндөр дээр аваагүй тохиолдолд бүгдээрээ тухайн хоорондох зайг нь хэмжиж үзээд огтлын нийт одоо наривчилсан өндрийг бол гаргах боломжтой. За тэгвэл бүгдээрээ F-ийг харах юм бол одоо нэг 52 орчим 42 орчим дээр юм тий. За ийм байдлаар одоо огтлын өндрүүдийг тодорхойлох боломж байгаа байна гэж байна. За дараа нь бүгдээрээ энэхүү зурган дээрээс уулын хамгийн ихц ба налуу хэсгийг харъя гэж байна. За огтлуудын хоорондох зай хоорондоо ойртож байвал илүү одоо ихц хэсэг, огтлуудын хоорондох зай холдож байвал илүү налуу гэж үзнэ. За тэгвэл энэ одоо огтлын өндрүүдийн баруун өмнөд хэсгээр бол илүү одоо хаялбаруудын хоорондох зай холдож байгаа учраас энэ бол илүү налуу хэсэг харагдаж байна баруун одоо өмнөд хэсэг дээр. За тэгтэл бидний огтлуудын хоорондох зай хамгийн одоо ойрхон байгаа энэ хэсэг бол энэ зүүн өмнөд хэсгийн энэ орчим дээр бол огтлуудын өндөрлөл хамгийн ойрхон байна. За ийм учраас ихц гадаргатай байна гэж үзэж байна. Хэрвээ чи энэ толгой дээр одоо тий байшин барих гэж байгаа бол гадаргын хамгийн одоо тэгш хэсэг нь хаана байна вэ гэсэн асуулт байна. За тэгвэл ер нь бол энэ огтлуудын хоорондох зай хамгийн хол байгаа учраас энэ баруун өмнөд хэсэг буюу одоо энэ Д цэгийн энэ орчим бол одоо хамгийн налуу буюу байшин барилга барихад хамгийн тохиромжтой хэсэг байна гэж бүгдээрээ харж болохоор байна. За дараагийн даалгаврыг харъя. Уулын ихц хажуу нь хаана байгаа юм бэ? За энэ даалгавар. За ингээд бид нэр газрын гадаргын одоо тийм ээ хаялбар шугамыг уншин дасгал даалгавруудыг боловсруулах хичээлийг үзэн сонирхлоо. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.